тойл болон хонх. 800-ны өмнө Тотоми мужийн Мугеньямагийн ламтан сүмдээ хонх хийхээр өөрийн хүрээний бүсгүйчүүдээс хүрэл тойлоо сүмд хандивлахыг хүсжээ. Одоо үед ч гэсэн зарим сүмд яг л энэ маягаар сүмд хандивлсан хүрэл тойлнуудыг харж болно. Тэдний нэг жишээ нь Кюши мужийн Хакатад байх Жодо сүмд хүрэл бурхны хөшөө хийхээр цуглуулсан тойлнууд билээ. Мугеньямад амьдрах залуу тариачны эхнэр сүмийн хонхны металл өөрийн хүрэл тойлоо хандивлж орхив. Гэвч түүний дараахан тэрхүү тойл нь үе дамжиж ирсэн нарийн нандин зүйл байснаас санан ихэд харамсах болж. Хэрвээ сүмд тойлны оронд мөнгө өгвөл тойлоо буцааж авч болох байсан ч хөөрхий тариачин бүсгүй мөнгө байсангүй. Тиймээс тэр ямар тач сүм рүү явж үзэхэр шийдэн очиход түүний тойл бусад олон хүрэл тойлны хамт овоолгдсон байхыг үзжээ. Тэр өөрийн тойлоо Шоочгубай гэх бичгээр нь таньж. Уг бичээс нь Нарс, Хулас, Бадамлимхай гэсэн утгатай бүүгүүд тэрээр хамгийн анх энэ бичиг жаахан байхдаа харж байснаа санджив. Тэр үеэс хойш бүсгүй тойлыг авахыг хүсэн нанигнан байснаа санаж хөнгөмсөг тэрник зангаасаа болж өөрийн хамгийн нандин зүйлээ бусдад өгснөө ойлгож ихэд сэтгэлээр унан харамсаж эхлэв. Тойл бол эмэгтэй хүний сүнс гэсэн эртний үг яагаад ч юм түүнд тойлын үнэн санагдаж эхэлжээ. Гэвч энэ тухайга хүнд ч хэлж зурхилсангүй. Удаачгүй хандивнд ирсэн бүх тойлыг дараханд хүргэж өгөн хонхыг цутахаар тойлнуудыг хайлуулж эхлэхэд нэг л тойл ганцаар огт хайлахгүй байж. Яаж ч үзэн тойл огт хайлахгүй байсан нь бүсгүй тойлыг чин сэтгэлээр бус харамын сэтгэлээр өгч түүнийхэн ардаас харамсан байсан нь тойлыг улаа ботрох зуухныг алдж хүйтэн хатуу хിവэр байлгасаар байж. Энэ явдал тэр даруй тосгон даяар тарж хиний тойл гэдгийг бүгд л мэдэж орхив. Хөөрхий бүсгүй энэ нууцыг төмөнд ил болоход тэр маш их ичиж басгүй уурлаж эхлэв. Тэр энэ хөчүүрийг дааж чадалгүй эцсийн үгээ захиа болгон бичээд усан дуйн амиа хорлжээ. Түүний захианд намайг үхсний дараа тойлыг хайлуулж болох биз. Түүгээр хонхоо уурлаарай. Харин хонхыг цохиж байгаад хагалсан хүнд би асар их хэд баялгыг авчрах болно гэсэн байж. Захианд бичсэн байснаар тойлж хайлж хонхыг бүрэн зутгаж дуусгав. Хонхыг сүмд залгад хүмүүс бүсгийн захиаг санан хонхыг хаг зөхөн баян болгохыг хүсэн байнга л зохих болж. Сүмийн лам нарч удахгүй тэд хонх зохихоо болох биз гэж хүлээсэн ч тэгсэнгүй. Өдөр бүр маш олон хүмүүс ирж хамаг чадлаараа хонхыг балбаж нүдсэн ч хонх хагарах нь байтугай цурсан ч үгүй. Лам нар хүмүүсийг хориглох гэж хичээсэн чадахгүй байсан тул тэсгэл алдан хонхыг намагт живүүлж орхиж. Тэгээд л тэр хонхны домог Муген Кане буюу Мугений хонх гэдэг нэрээр үлджээ. Шикининки. Зэн урсгалын мөсөө гогшин гих лам Мино мужид бадарчилж аваад уулын модонд төөрж орхиж. Тэр замаа болохоор ойн дундуур удаан алхсан ч огт замаа олсонгүй шантарч шүн хонох газар хайж эхлэв. Нарны сүүлийн туяаны үеэр тэр уулын оройд ямар нэгэн зүйл гялтганан харагдахад лам нарт зориулж барьсан анжицүг их жижиг байр байхыг таниад тийш яарлаа. Бараг л балгас болсон байсан ч тэнд нэгэн хөгшин лам амьдарч байв. Ламтан хөгшнөөс нэг шин хамт онохыг хүсгэд хөгшин ихэд уурлан түүнд ойр бах жижиг тосгонг зааж өгөн явуулжээ. Ламтан тосгон голон очиход 40-50-аад хүн нэг байшин цугалчихсан цайлж байсан ч түүнийг тусдан жижиг өрөөнд оруулан унтхол бэлдэж өгөөд явжээ. Ламтан гайхсан ч ядарсандаа шууд л унтаад өгөв. Шүн дөөний үед тэр хажуугийн барнаас гарах эмхтэн уйлах чимээнээр сэрэв. Тэрнтэй зэрэгцэн дэнлүү барьсан залуу хаалгыг зөөлөн гүйлгэн орж ирээд ламтанд бүх юм мэдлээд хэдхэн цагийн өмнө би найлан томхуу байлаа. Одоо гэрээ эзэн болсон. Таныг ирэхээс өмнө хүн миний эзэг нас барсан билээ. Тэр цугласан хүмүүс бол талигаачтай салахаас ихээр цугласан хүмүүс байсан юм. Таныг ихэд ядарч туйлцсан байгааг хараад би юу ч хэлж чадаагүй билээ.
Одоо бид хажуугийн тосгон руу явж хоног төрүүлэх хэрэгтэй байна. Хэн нэг нь нас барахад бид талигаа чинь биеийг үлдээгээд бус бүх хүн өөр газарт хонохоор явдаг юм. Та бидэнтэй цуг явах юм бол бид танд илүү сайхан хонох газар олж өгч чадна. Та бол лам хүн учир чөтгөр ихий үзэгдлээс айхгүй бас энэ байрыг минь голохгүй гэвэл яах вэ? Эндээ үлдэж болно. Гэхдээ ямар ч лам хүн талигаа чинь биетэй үлдэж чаддгүй юм шүү гэхэд Мөсө. Та бүхний сайхан сэтгэл талархаж байна бий. Гэхдээ би тийм ч ядарч туйлдаагүй байсан юм. Та бүхэн надад эрт бүх зүйлийг хэлсэн бол би талийг чинь хойдохын буян заяаг тэгшлэх зан үйл хийж өгч чадах байлаа. Би чөтгөр сүнснээс айхгүй байна. Та бүхэн явдгаараа явдаа. Би эндээ үлдэж талигчд хэрэгтэй ном зан үйлээ хийж гүйцэтгэв. Та бүхэн надад санаа зовлтгүй. Яваад ирдээ гэлээ. Залуу үерч түнд талархаад өглөө ирэхэд нь энд юу үзэж харснаа хэлж өгөхийг хүсээд бусдтайгаа тосгон горхон одов. Ламтан бэлтгэлээ базаан номоо уншихаар бясалгалын суух зүг гаднаас ямар нэг зүйл сүр сар хийм орж ирэх нь сонсогдлоо. Мөсө нүдэнэн харвал хүн гэхэд хэцүү. Үзэрийн төслөө зүйл ороод ирчихсэн. Талигаа чинь биеийг толгооноос нь ихлүүлэн идэж байхыг үзв. Ламтан хөдлөх гэсэн ч хөдлөж чадсангүй. Дуурах гэдэж дуун гарсангүй. Өнөөх зүйл цогцыг идэж дуусаад тархилын ширээн дээр байсан зүйлсийг ч мөн цөмийг нийдээд гараад явлаа. Удалгүй үүрч зайж тосгоны хүмүүс буцан ирлээ. Тэдэнд ламтан юу хаарснаа хэлэхэд тосгоны хүмүүс ч нэг их гайхсангүй. Харин Мөсө хажуудах уулын оройд байх ламтангаар та бүхэн ном хуруулдаггүй гэж асуухад бүгд цөм гайхна. Энэ хавьд ямар ч ламтан байхгүй талаар хэллээ. Мөсө тэр хуучирч муудсан оромж болон хөгшин лам хоёрт ямар нэг учир байгааг анзаарч ямартайч замаасаа асууж аваад тосгоноос хөдлөлөө. Тосгоныхон уулын оройд байх ямар ч оромж харахгүй байна гэх ба уулын орой руу Мөсө харахад өнөөх оромж байх байдгаараа түнд харагдаж байх нь сонин. Цааш замаа хөхөөс урдаар Мөсө ахин тийш очивол өнөөх хөгшин ламтан түүнээс өршөөл авран ирэн сөгдөн мөрөхөд Мөсө та юунд надаас өршөөл ирэх? Таны ачаар би 5 тухтай газар хоноглож хоолцоо идсэн болно. Гэхдээ хөгшин ламтан тэр бишээ ламтан минь та урд шин намайг жинхэнэ дүрээр минь харсан болно. Би тэр хүн идэж чөтгөр юм. Мөхөс би урд насандаа лам хуурга байсан ба 2 тосгоны өвд болоочдын буян номыг хийж өгдөг байв. Энэ хавьд би л ганцаар лам байсан тул өглөгөр тасардгүй байсан нь уламдаа амжирч би шунлын сэтгэлээр нам хурах болж сүүлд би барсан даруйда мөнхийн өсгөлөнд хүний махан идэж чөтгөр болон хувирсан минь энэ. Ламтан та надад хойдхон буян заяаг тэгшлэх ном хурж энэ их зовлонгоос минь аварч хайрал гэхэд Мөсө түүний хүслээр ном хурж өгчээ. Гэтэл ном уншиж дуусгүй үгүй юу? Өнөөх хөгшин хуучин муу балгасын хамтаар алга болж оронд нь нэгэн хагд өвсөр хучигдсан хуучин шарлын чулуу болон хувирсныг харавал үнэхээр лам хүний шарлын чулуу байхыг үзжээ. Мужина Токиогийн Акасака гэх замд Кигийн эргэлт гэх мушга зам байх ба замын нэг тал эртний гүн урт шуудуу байх ба нөгөө талд нь эзэн хааны ордны хан хэрэн байхыг харж болдог ажээ. Гудамжны дэнлүү болон хүн тэрэг гарч ирэхээс өмнө хүн энэ зам шүн болоход маш харанхуй ганцаардмал болдог байсан хүмүүс энэ замаар явхаас илүүтэйгээр холуур тойрон явдаг байж. Учир нь шүн болоход уг замаар Мужина алхдаг байсан гэх. Хамгийн сүүлд Мужинаг харсан хүн бол Коёбашигийн хөгшин худалдаачин байсан ба тэрээр 30 жилийн өмнө нас баржээ. Нэг шөнө тэрээр уг замаар яран явах зур өнөөх шуудууны хажууд нэгэн залуу эмэгтэй уйлан байхтай таарч худалдаачин нэр түүнийг шуудуу руу унаж амиа хорлох үе гэж бодов. Түүнд өөрийн чадгаараа туслахаар гуйн очжээ. Залуу өсгөө цэвэрхэн сайхан хувцалсан байх ба язгууртан сурвалжит гаралтай гимээр үсээ болсон байв. Хадагтай та зүгээр үү? Хүнд ингэж уйлна вэ? Надад хэлээч би танд туслахдаа баяртай байх болно гэж арадан хэлсэн ч бүсгүй урт танцуугаараа нүрээ даран уйлсаар байлаа.
Тэр ахин залуу хадагтай минь гүүвэл шөнөөрэн цагаар энд уйлж болохгүй шүү дээ. Битгий үйл бидэн туслах болно гэхэд бүсгүй удаанаар босон түүн рүү нуруугаа харан уйлсаар байлаа. Худалдаач нь түүний мөрөн дээр зөөлөн гараа тавин хадагтай та намайг сонсолтоо гэхэд өнөөх бүсгүй түүн рүү эргэн харж ханцаа годоош буулгахад түүнд нүд хамар ам аль нь ч байсангүй. Түүнийг харсан худалдаач нь ойрлон зүхтаажээ. Түүнээр ханахад дундуур гүүгээд л байж. Эргэж огт харсангүй. Гүүсээр байгаад нэг нь дэнлүү гэрэл харангуйн очвол гомин зардаг хүн байв. Өөрлөө ухаан жолоогүй гүн ирэх хүнийг харсан гомин зарагч ч мөн айн орилж чамд юу тохиолдоо вэ? Хинч чамайг гэмтээхгүй шүү дээ гэхэд худалдаач нь хинч намайг гэмтээхгүй гинэ гэж худалдаач нь ойрлоход гомин зарагч юу чамайг алгаж орхив вэ? Дээрэмчин үү гэж асуухад үгүй дээ. Үгүй. Өнөөх шуудууны тэнд би нэг эмэгтэй харсан. Тэр надад юу үзүүлсэн гэж санана. Аимшигтай. Би харсан зүйлээ хэлж чадахгүй нэ. Гэхдээ тэр эмэгтэй чамд ийм үзүүлсэн гэж юу гэж ярьлаад өөрийн нүрээ харуулхад түүний нүрч бас алга болж яг л өндөг шиг болон хувирахтай зэрэгцэн гэрэлж бас унтаржээ.